Тэгэхээр энэ аа лиценз тойрсон асуудлыг ингээд нэг бүдэг хариулж чадахгүй яваад байдаг. Тэгэхээр яг бүх юмны эхлэл уул нь яг тэр аа лиценз дээр байдаг юм аа. Яг энэ ашиглалтын газрын дарга байсан учраас энэ лиценз олгосны дараагийн жилээс нь яг тухай өдрийнх нь тодорхой тоог нь бол мэдэж ин л да. Энэ хэзээ вэ гэхээр 2003 оны 12 сарын 26-нд олгогдсон. Тэгээ энэ танилцуулганд бол 12 сарын 15-нд өвчсөн байгаа. Энэ бол худлаа. Яг 12 сарын 26-нд буюу яг шинэ жилийн өмнө Монголын ард түмэн амарч яхад одоо манай төрийн удирдагчид одоо найр тавьж, хууль зөрчиж, аа лиценз олгох ямар ч хуулийн нөхцөл бүрддэг байхад анханасаа энэ хууль бусаар энэ лицензийг олгосон байхгүй. Өөрөөр Монголын ард түмэн, Монголын төр бүх эрхээсээ татгалзаж өнөөдөр энэ лиценз анханасаа хууль бус олгодоод ингэ явж байгаа юм. Ерөөсөө манай төрийн байдал ерөөсөө энэ. Тэгээ би бод нэг зүйлийг харалдаг. Ер нь бол Монголын засгийн газрууд дэх доктор муутай нэг дунджаар 1.3 жил гэддэг. Бараг энэний цаана иймэрхүү одоо Монголын төрийн баялаг, ард түмний баялагт одоо шунсан энэ төслүүд байдгийн биш үстэй гэж би айдаг. Тэгээ тэр засаг болгон огцордог, тэр докторгүй байдал болгоны цаана дандаа барьцаал авшруулдаг. Дандаа Монголын ард түмэн, Монголын төр хожигддаг. Ийм л нөхцөл байдал бий болоод бол үнэхээр одоо 10 гаруй жилийг бид үзэж байна. 2003 оноос гэх юм бол одоо эн чинь бараг 15-6 жил болчлоо. Одоо би болсон гэж үзэж байгаа. Энэ үе бол үнэхээр Монголын түүхийн хамгийн харанхуй үе байсан. Монгол улс Фридланд гэж энэ Канада иргэн энэ хүний бол өмч болсон байсан. Олон улсын хурал дээр энэ аа лиценз баталгаажуулсны дараа яг дараагийн жил нь олон улсын хурал дээр очиод мэдэгддэг. Юу гэж мэдэгддэг гэхээр би Монгол улсад Грекийн нутаг дэвсгэрээс том хэмжээний газар нутгийг эзэн болсон. Монгол улсад хүн гэж байхгүй. No people. Монгол улсад ард түмэн байхгүй. Тэр хоосон орон зай. Үүнд бид юу ч хийж болно, яаж эзэмж болно гэж мэдэгдэж байсан. Энэ мэдлийн дагуу бол бид нар газар шороорны олон иргэдийн хөдөлгөөн үүсэж Монголынхаа баялагын төлөө өнөөдөр одоо 20 дахь жилдээ бол тэмцэж байна. Энэ бол монголчууд бидний нэгтгэж өгсөн. Ганцхан бидэнтэй нэгддэггүй нэг л байгууллага бай. Тэр нь бол Монголын төр. Дандаа үе үеийн төр засгууд энэ хувилдаанд орж Монголоо хохироосон, Монголоо бол үнэхээр энэ баялагаа алдсан энэ нөхцөл байдлыг ямагт өргөжлүүлж ирсэн юм аа. Тэгээ үүнийг өөрчлөх цаг бол болсон. Ажлын хэсэгт бол одоо хэлэх юм алга. Одоо нэгд дүгнэлтээ гаргаад ирсэн. Энэ дотор бол сайн ч байна, муу ч байна. Гэтэ бол тэрвш давг дарга бол өөрөө Герман төгссөн. Дайнд ялагдсан Герман улс ийм гэрээ хийж байгаагүй шүү. Монгол улс ямар ч дайнд ялагдаагүй. Бидний энэ байгуулсан гэрээ бол Монгол улс юу дайнд байтугай одоо ер нь бол энэ гариг дээр оршин тогтнох эрхээ асуусан улс шиг асуусан ард түмэн шиг ийм гэрээ байгуулсан. Тэгээ одоо үүнийг бид нэр өөрчлөх цаг бол болсон. Энэний тулд өнөөдөр бол ажлын хэсэг бол их хурлаас бол гарах хэрэгтэй. Энэ юу гэхээр засгийн газрыг хяналт тавьж хагаад одоо нэг цаашдаа ингээд сонгуул, улс төр гэдэг ингээд дахиад энэ бужигнаад бид нар маш том ухралт хийх нөхцөл байдал бий болсон учраас одоо бол засгийн газар ажлын хэсэг гаргаад хяналт тавиад их хурлаас тэр ажлын хэсэг одоо энэ гэрээг шинчлэх, Монголын ард түмний эрх ашиг өнөөдөр одоо буцаж гарч ирэх энэ нөхцөлийг бол бүрдүүлэх хэрэгтэй. Дээр нь бол засгийн газарт байнгын орооноос нэг чиглэл өгмөр байна. Энэ нууц гэсэн бүх одоо дарцуудыг арилгах хэрэгтэй. Засгийн газарт ирэх нь бий. Энэ дотор нэг ч нууцсан байхгүй. Та нар уншсан шүү дээ. Байхгүй. Би одоо өнөөдөр зоригийн хэрэг уншиж байна. Энэ тэнд нь хууц солгон дээр нэг өгүүлбэр наацсан байгаа. Тэр нь ямар ч ач холбогдол байхгүй. Зөвхөн хувийн өргөдлүүд. Хүний одоо гэрийн хаяг хөгийн юмнууд. Тэгээд Монголын төрөөс хулгай хийх, эсвэл хулгайгаа нуух болохоор нууц. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой зэрэг зэвсгэл юм байгаа бол нууц байдаг юм байгаа үст. Юу яриад байгаа юм? Энд чинь тэр тусмаа вебсайтн дээр тавиад одоо энэ дэх элдв ажлын хэсэг гараад дүгнээд авах шаардлагагүй. Одоо Монголын залуучууд маш өндөр боловсролтой болсон. Тэр залуучууд энэ бүх юмыг чинь уншаад муу сайн бүх юмыг гаргаад ирнэ. Үнэхээр энэ гэрээг байгуулсан гадны тал бол олон улсын одоо яг ил тод болсны дараа бол үнэхээр ичнэ. Монгол улс тэр нөгөө нэг олборлох үйлдвэрийн ил тодын санаачлагын гишүүн төлснөө нийтлэл publish what you pay ч үлээ. Тэр санаачлагын гишүүн ер нь бол одоо энэ дээр бол үнэхээр монголчууд бид хөдлөх цаг болсоо. Хэрвээ энэ их хурлын засаг хөдлөхгүй бол бид хөдлөн шүү. Энийг харин хатуу хэлчих. Хөдөлж ийж энэ одоо эрхээ олж авна гэдгийг л хэлмээр.